Эрүүл мэндийн даатгалын өнөөдөр салбар өөрөө алдагдaltaй ажилладаг. Тэгээ олон хүн мэдээж мөнгө төлдөг хэдий ч өнөөдөр үр шимээ хүртэж чаддаггүй. Ийм нөхцөл байдалтай олон жил явж ирсэн. Тэгэхээр таны зүгээс тус газарт очисноор ер нь энэ алдааг засах цаашдаа ер нь ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Нөхцөл байдлын мэдээлэл. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан бол жилээс жилд бол төсвийн үр төлбөртэй алдагдaltaй бол гарч ирсэн. За өнгөрсөн оны хувьд бол нийт 198.2 тэрбум төгрөгийн үр төлбөртэйгээр 26 онтой золгосон байгаа. Тэгэхээр 2026 онд эрүүл мэндийн даатгалын сангийн багцад хамаарах 700 оншийн амралтай бүлэг байдаг. Эдгээр оншийн амралтай бүлэгдээ бид бүхэн бас түн шинжилгээ хийж үзэж нэн шаардлагатай одоо багцад хамаарах шаардлагагүй анхан шатаар эмчтүүлэх боломжтой бас энэ оншийн амралтай бүлгүүдийг одоо шилжүүлэх замаар бас тодорхой зарим оншийг хасж байна. Мөн нэгтгэн зохион байгуулж одоо зарим оншийг бас нийлүүлснээр бол тодорхой хэмжээний хэмнэлтүүд гарч ирж байна. За мөн манай эрүүл мэндийн даатгалын сангийн багцад одоо эмийн хөнгөлтэй эмийн багц гэж байдаг. За эдгээр эмэндээ бас түн шинжилгээ хийж эмдүүдийн хурлаар бас тодорхой бүртгэлгүй эмнүүдийг бүртгэлийн хугацаа дууссан эмнүүдийг эмнэлзэн өдөртөмжинд одоо зөвлөөгүй эмнүүдийг бас энэ багцаас хасах энэ хэмнэлтийн бас арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлээд явж байна. За төлбөрийн аргын хувьд бол оншийн амралтай бүлгийн нийтлэг одоо зохицуулалттай улсуудад одоо хэрэгэлдэг бас энэ хязгаарлалттай энэ төлбөрийн аргууд байдаг. За эдгээр аргуудыг бас эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг олгохтой бол хэрэгжүүлэхээр бол тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж явж байна. Энэ засгийн газрыг өнөөдрийн уралдаанд танахаас ямар асуудлаар шийдвэрлэх вэ? За өнөөдөр эрүүл мэндийн салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол орж байгаа. За үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилчдын цалин өссөний нэмэгдлийг одоо үндсэн одоо нэмэгдсэн дүнгээс тогтоох энэ асуудлыг бол засгийн газрын уралдаанаар сая шийдвэрлэв.